За. Энэ ер нь over Vanquish ихний дуу юм уу те? Ихний дуу. Энэ өстэй зүгээр л ихний дуу. Энэ хийж үтсэн байна те. Тий, энэ одоо Vanquish хамгийн ихний дуу. Хүү. Энд чи 9 оны зураг шүү дээ. Энэ одоо би дуу. Яа. Пангас. Юу гэж юу гэдэг. Тэгээд энэ илгийн лав зэ. Яа. Юу ч доо энэ яг энэ яг 9 он шүү дээ. Сүүлдээ те. Би үү. Чи газар да гарцсан. Сүүл болох гэдэг шүү. Тэ. Тэр юм лаа. Юу ч Амар аймаа тий. энэ чинь улгаатай шүү дээ. Энэ чинь локс гэдэг аппликей аюул юу? Тэр чинь юунаас интернетээс Энэ үед бол уусаа бүгд л яг аюул хулгаал байсан юм шүү тий. Гүү хоо тэгэл бай маань бай. Ходог хүмүүс байсан. Тэгэл корд мортын солиолт өстэй юмнууд тусч байгаа л да. Одоо манайс ч гэсэн тэгэл яг нэг өгөөлөхэд одоо ч гэсэн нэг хүний доо ойл энэ шиг нэг ийм аяг л хэлдэж шүү дээ тий. Ер нь санаа авч байгаа. Авж байгаа тий. Мелоди корд морт нөр тэгэл бүр амар специфик захиалга бас орж ирнэ. Бүр яг энэ дээр нь явж байгаа энэ дугаарлалтыг яг жоохон өнгийн зөрүүлэл тавьчих гэл амар юмнууд орж ирнэ шүү дээ. Хулгай хэлбэл. Цэцэхийн өмнөд бол тэгтээ хурцсан юм байна те. Ер нь бол дүүрчээ. Намайг дүүрч чадчих гэж байна. Нөө комментэд очрол ч тэрлээ. Окей. За одоо энд за дог үргэлжлүүлэх үү? Яа, таньдахыг ийм флоудээс 10 бараа яасан гэдэг шаах оо. Байсан бай тэр флоуд тэр. Энэ зоринууд яваар хэлээ байна. Данди юу ахнасаа сайн байсан. Сайн юм уу гэдэг доо амар те. Би хамгийн тэндээс яах яг сонссон. Вау гэж хаалж чадсан. Юу тэгээд та хөгжим гарцсан үедээ Америк явчаад ирсэн байсан юм яваагүй байсан юм уу? Хөгжим чи 9 он ирсэн. Ой тэгэл амралтаар ирэхгүй да. Тий. Би чинь 6 онд Америк явчаад тэгэл 9 онд 10 онд хичээл тэгэл 12 онд Монголд бүрсэн шүү дээ. Тэнд байхдаа чинь бас зөндөө битэр чинь хамт түүрийгээс сахын ер нь гой юмнуудын сонссон түүхээ. Их хөдөлмөрч юм одоо нүгэлтэй хөдөлмөрч гэж хэлдэг. Тий. Тэгээд хамгийн гоё нь та чинь тэнцээ нөгөө нэг сургуулийн хажуугаар лах мохигээ те сурцсан те. Тэгээд бүр машин цашин хачуулж 20 дөнгөж 21 мэгтэй байсан юм те. Тийм л. Өөрөө за тийм ээ тийм. Явуулж маавал өөрөө кайшраа те. Бизнесмен те. Юмыг хийж их ч угаасаа нөгөө 4 тал гэдэг юм шиг аим зарагддаг гэсэн юм. Аха. Тэгээ сүүлд нөгөө моторны хэмжээнд томж унаад тэгээд татвар нэмэгдээ тэгээд болцсон. Энд ихтэй бас амар зураг байна. Энд ихтэй амар. 4 тал мал зарсан юм бол ингэ зогцоосоор аргагүй байна уу гэсэн. Энэ чи хүний юм шээ. Байрны ах юм шээ. Энэ 25 23 урт. Та гэхдээ бас яг хуцалт ингэ явж байгаа ч та яг өдөрчөнд арайч ингэж явахгүй л. Ингэж л явдаг. Дээгүр нэг өмсөж штэ юу гэж. Дээгүр 70 багтай. За баг максак өмсөж байсан байж магадгүй. Бас зоригтой л хурц нэрээ хурц шийдэн гээд. Ер нь бол бас ийм л байх байсан. Тийм жоохон бахад ингээд нэг интернет нэг амар хөгжөөгүй одоо Facebook, Instagram байхгүй тэгээд одоо клипнүүд таны постууд гарч байгаа шүү дээ. Хүүхдүүд бүр юм домог шиг яаж хоёр өрөөгөр дүүрэн пост бараа дотор нь сэлдэг мэлдэг гэж байна шүү. Амар зохиож ярьж байна. Тэнд зохиож яасан тэрнээс тэдэн ширхэг гэж байна. Амар артист. Тэгээд цуглуулгач одоо байдаг үст ер нь. Бага. Нэг өөр бол дүүр нь. Юу 3 хүүхэдтэй болцсон. Тэгээд агуулгах руу юм тэгээд явуулсан шүү дээ. Үш танаа
хүүчин баг нь өлөө хөгжмийн юм бараг өглөх гэдэг байгаа тийм сюрприз ай маяг хийж мэд дунтах нь өлөө тийм том нь өлөө гэ мэдгүй одоо хоёулаа л ер нь тийм хипхоп дуртай шүү дээ амар гэтээ одоо том хүүчин гитар аваад амар Red Chili Peppers сонсоод байгаа. Тэгээд цахилгаан гитар аваад. Хүүхдээ өсөр нас руу ороод өөрхөн дээр жанраа яг олоод ороод л ярьдаг юм шиг байна тэр нэр. Та ер нь хамгийн их хипхоптыг яаж хамгийн их дуурсан? Хамгийн ихний таны хипхоп гэдэг чихэн би ерөөсөө яг ингээл энэ урлаа. Хамгийн хипхоп доо хамгийн их хизээ сонсож байсан. Тэр бас сонсдог уу? Мэдгүй тэрийг бол яг аль тэгэл гарч ирэл Монголыг л сонсч ирсэн баг. Нэг бол хар сарнагийн дууг бол амар кассетэн дээр сонсч ирсэн. Дээрээс нь оргож таавтай байсан. Хатгийн шаар тэр хатбаа гэж. Тий ёо. Яасан тэр бол нааш. Тэрийг хайртай сонсч ирсэн баг. Тэгэхээр би бас ер нь дээр үх юмнуудыг баг ингээд сандгүй маа. Ямар ч байсан манай ихч надад төрсөн өдрөөр одоо бас жоохон л байсан. Warren G-ийн CD-г бэлгэлж ирсэн. Амар нэг тэгээ нэг CD-ний хөгжмөнтэй тэрэн дээр сонсоол. No гэлтэй би бүр гайхал энэ ямар амар юм бэ гэл. Тэгэл амар хипхоп сонсдог. Хасаныг амраах бол бүр яг тухайд бас нэлийн хувцалт гэсэн бол бүр яг амар илүүсээ бүрээс айдолайз хийдэг байсан юм шиг. Би яриа ээж аваамаас асуусан байхгүй. Одоо яг тайдын үед яг энэ хипхоп те яг тийм хүн яг хэн байсан бэ гэхээр за ер нь бол тэгэл харсарнаа амтлах штеп. Бусдаар бол сайн тэгэж хитэн он гэсэн. Ай маяг гэсэн. Осоо анхныхан бараг 90 оны үед гэсэн болж таарч байгаа байхгүй. Хартаас хар сарнаа гэж хоёр хамтлаг байсан мэт дээр нь бүр хамгийн анхны хоёроо үжиг нь тий. Хартаас ч бас амар тий клип өмсөх айх чи цаг маг зүүц. Нэг бүрхэг тэнгэр гэдэг дуу нэдтэй. Тэгэл яг бүжиг мөчийн хөдөлгөөнүүд нь бол туулц тий. Яг энэ авчаад өөрөөсөө юм рэп гэдэг бүжиг зохиогоо шаацсан тавьсан. Тийм бүжиг байдаг юм амар тэмцэн байлээ. Крис Брауны бүжиглж байгаа. Амар бүжиглэл би бүжиглдэг байсан шүү дээ. Тий. Юу адтай бүжиглээ дээрээс. Йоо sorry хааста. Аяга бороо марцсан шүү. Яг адтай бүжиглийн автор оронд хоёулаа таарч. Биш. Би чинь бүр одож болох хүслэн гээд дээр үе бүр тэнд орж ирсэн. Тий, манайх чинь пирамид гээд хамтлагтай. Угаасаа одод болох хүслэнд орж ирсэн юу тий. Топ 2 мобилд орж. 3 ангитай. Damn. Тэг чинь байд заах гээд байдаг гэсэн шүү дээ. Топ 2-ыг зохиодог. Манайх чинь хажуудлан 31 дугаар сургууль. Хийшээ 200 ийшээ 5 дугаараар бол урагшаа юу 40,000. Тэгэл найзуудаараа нийлээл тийм бүжиглдэг байсан шүү дээ. Та бүр энийг хийдэг байсан юм тийм. Би чинь одоо хаяа парж мартах найзуудаараа тавиал бүжиглдэг шүү дээ. Биш ах нарын бичлэг байдаг шүү дээ. Ах нар рэптэй бадармаа. Тэр төсөөлөгөө бандгаар ах нар амар шадаг тийм бүр амар хөл тэр одоо манай сагс чинь төрөө Ази Мази чинь амар бүжиглдэг шүү дээ. Би тийм үү. Тэр тийм амар бүжиглэж юу. Тэр хоёр чинь өндөр одоо хүртэл хурхан болохоор одоо хүртэл хийсэн ч амар гоё хийдэг байхгүй. Та гэхдээ зүтгүүл юм сте. Яг яа. Тэр үчин гэхдээ бас ганг штэ топ 2 гээл. Яг би одол хүслэнд очиж ордог гэсэн. Тэнгуү чинь одоо тэгэл одоо энэ хин баавар гэл хүний чинь би одоо анхаарч л баавар гэж. Юм цагаан кеп өмссөн юм цагаан сураач зүйлс удаа би дагуудаа хаашаа маашаа бүр амар харж байгаа юу вэ. Тэгээд тэнгуү чи би юм жижиг ориг пүүзтэй байсан. Пүүзээ дээрмлээс айгаа шатчихсан байна. Тэгээ юм өмнө хараар зогсож мохсоод тэр нэг өрөө мөрөөр нь орохгүй. Тэгээд тэр чинь бол зүгээр ганглээ одол хүсэл юм байна. Тэр амар байсан юм шиг байна. Нэг зодож модоо тий бүр амар. Би нэг жоох хүүхэд байсан болохоор гайгүй биш тий. Тэгэл юу нэг ингээд хамтлагууд чинь тэгэл одоо энэ халзаахтай макарина цакарина гэл хамтлаг байдаг л өстой одоо. Бүгд л ордог байсан юм шиг л халзаахтай хамтлагтайсан. Тий макарина гэл тий бүжгэлдэг шүү дээ. Тэгээд одол хүслэн чинь тэр цаана сансрын тэнд болж байгаа. Тэнд очиод тэгэл төвшүртэй айж байгаа юм шиг. Тэнгууд энэ топ 2 болохоор бас арай гайгүй яг тошин дээр болохоор. Тэгээ бас ядаргаатай. Тэгээ манай 202 Натли одоо тэр Магнито гэдэг дараахын төслийг болохоор ингээ нийлчин. Тэгээ хоорондоо 5 дугаар орлогын цоцлон 5 дугаар орлогын цоцлоо өөр төмөр зам болчих бөөндөө нийлээ. Нэг байдгаа санаж одоо автобус дарихын автобус тэр 7 дугаар баз зур зогсохгүй араас нь хөөж мөгөө ёо ёстой амар хот өгдөө тийм. Тэр өөддөг л хэлсэн юм байна. 3 дугаар ариг зодохгүй мөгж тогтвол пүүзиг бол барина гэсэн. Тэгээд бас ахаал тэнд 3 дугаар ингээ хөөхтүүд бас байж л байгаа шүү дээ. Тэр чинь бүр амар заяа. Тэгээ ингээ бүжигнүүдээ ингээ цээжилсэн заяа. Тэгээ ингээл туслан муслын явгууд за ингээ 4 мөрөдгээр ингээ хөөхт байж байгаа. Айл юмгууд ингээл хараал бүжиглүү гэдгийг хараал мэднэ те. Нэг
бүүз ориг бүүз өмссөн тэрний бамбар гэснээр ийм алган залгаа ингэсэн тэгээд десант гүрт өмөрдөг тэр чинь тийм л ээ. Тэнгууд чи тэр бүжиг мэдэн да хийх үгүй пум ба хий. Шот дараа тэ шот. Тэр үуч угаасаа бүгд л тэгж амар хамтлагтай байдаг. Тэр таацсан бас бүжигээс эхэлж рэпер болсон хүмүүс нэг юм шүү дээ. Шинэ юм сурж авлаа. Ер нь ихэнх рэперүүд бүгдээрээ дуучид бүжигчин байсан дуучин болсон байгаад байлаа шүү. Тэр бүжгийн уурсгал нь тэгтээ хаанаас орж ирсэн? Тэр мэдгүй. Тэр энэ нэг юм хийдэг. Манайхаа тэрийг бүр төгсгөө коммунист бүжигтэй. Коммунист. Яг одооны ингээд гимнастиктэй холбоотой юм шүү жоох. Хүүхдүүд одоо залуу одоо та нар ч одоо залуу Gen Z. Тэнгуут ингээд хийдэж шүү дээ. Одоо ингээд гарнет өмссөн хипхоп гэх. Надад бол хамаагүй л дээ. Гэтэ яг хуу надад бол нөгөө тэгээ өссөн болохоор тий надад бол нэг тийм харагдав. За яг ингээд хүүхд насаад урсаал ингээд хийж байгаа юм. Тэр одоо гарнет бүзэж амар гоё бүзэж шүү дээ. Тэр ногоон гарнет бол яг амар бүзэж. Ялаа гэж Spider-Man гардаг. Ингээд фосфорч моосуртаад идэв үстэй. Дээр ингээд өнгөн нүүр олж молоод идэв үстэй. Тэр бол ер нь өмссөн багт бол айгүй ч юм. Гоё л харагддаг байсан. Мод монголоор дуусна гэж манайх л утгагүй болтол өмсөөл тэгэл муу нэртэй болсон та тэгш. Тэрээс амар бүзэж шүү дээ. Амар бүзээ. Тэр чинь утгагүй ч юм л та урдаас ч юм уу шууд ингэж надад нэг тийм бүз зур юм шүү дээ. Тэрийг тоглолтын дээр өмснө. Одоо энэ тоглолтын нөгөө Dim Color гэж байна шүү дээ. Тэгвэл одооных болохоор урдны тоглолтын болохоор ийм улаан өнгөтэй байсан бол одооных нь би малтлаг өнгөтэй болгож байгаа юм. Уу яах бэлэг шиг гэдэг. За барыг тийм ээ тий. Тэгээд нэрээ тийм ганет байна. Тэрийг өмснө биз та. Ганет 2 юм уу? 2. Яа. Ой тэр чинь тэгэл өнгөнгөөр байна. Таттай нэг пөөцнийхаа цоглуулаа нэг тийм блог шиг юм хийхгүй баа. Тоолж үзсэн. Харуулъя гэж бодсон. Сүүл тоолоход нэг 70 хэдэн бүзэл байсан шүү дээ. Одоо тэгээд 100 мөн болсон. Йоо 2 хэлж 3 готлаа гэдэг шиг. Тэгэд төгрөг доллар евро та нэрийн яг амар бодсон уу эсвэл яг гоё ингээл гоё сонсох. Зөв ингэсэн байхгүй юу? Би нэг төрсөн өдрөө ингээд олон хүн цуглуулж хийдэг байхгүй юу? Тэгээд гисэн чинь 35 насны төрсөн өдрөө 70-ын тал гээд одоо ер нь ингэж боддог 35 40 45 50 гэж хий гэж боддог байхгүй юу? Тэгээ 35 насны төрсөн өдрөө Зайсангийн viewed хийсэн. Тэгээ нөгөө decoration эднүс хийдэг хүн нь очсон чинь төгрөг доллар евро гэж бичсэн байсан байхгүй. Анх удаа би тэгж харж байгаа. Тэгээ би харахгүй пүү чинь эхлээл ингэж харснаа за нэг юм байна да гэд. Тэгээ ингээд сүулт нь ухраагаад ботсон чинь бас амар таарсан байна. Цэцээгээсэн байж байгаа байхгүй тий. Евро төгрөг доллар явуулсан пүү энэ юм шүү дээ. Тэгээд тэгэл тэг хамгийн гол яг нэрэн цэцээ яг нөгөө тэгвэл таарлцсан нэртэй тэр үгтэй бичигддэг байхгүй тий. Slim гэдэг нэрээ тий. Байх юм аа. Тэр бас амар л харсан байна. Одоо сүлд юу биш таах. Та нөө дайралцаанд орсон шүү дээ. Тэн дээр ингээд яг яаж хүлээж авах хэвээр. Одоо төрөө чи бас орж исэн байхгүй наа чи бас яг ирж исэн одоо тэр нөө хүмүүсийн хэлж байгаа оролцогчдын нь одоо хэлж байгаа үг байгаа шүү дээ. Тэр өөстүүд шууд орж ийнө эсвэл нэг тоохгүй юу тэгээ. Тоохгүй шүү дээ. Би ч одоо багасаа тэгээд битүүс алуулсан. Бүгд дөлөөс таагаа наалтгүй шүү дээ. Юм чи ста наахан ста яадаг ста баяалын ста тэнэг ста би бол тийм тоохгүй шүү дээ. Тэр зориулаа hate on me гэдэг аюу тодорхойд байж байгаа. Тэр миний өсөн насны юм юу даас антем зайсаад хараа алга байдгүй гэмээр. Өөрхий ахыг зүгээр Америк яваа тэгээд гоё те ингээм өнгөлөг байсан чинь тэрүүгээр нь бүл идсэн байж тээ. Тэ мөнгөтэй байна гэж бүлээс гэж бодсон. Мөнгөтэй байж болохгүй мөнгөгүй байж болохгүй амар хэцүү те. Гэтэ яг одоо тэр чинь хамгийн блинг дуулж молж байгаа бараг л анхны тохиолдол байгаа. Та ер нь бараг хамгийн энэ лакшери trap тий. Ер нь ингэж амар flex хипхопыг бол та яг гаргаж ирсэн юм зү. Мэдгүй одоо тэгэл мэдх юм тийм өмнө яг MC анхаалт байж тийм хайр. Нэлээ сүүл тийм шүү дуунууд байсан юм болов. Тэгтэл Ломиногийн ахнар ч бас ер нь бас мөнгөтэй бензний cover art нарт амар бенз. Тэр хэдэн юунууд клип бол бажет шачлалыг харахад бол бажет